Гүпэр нь хуучин хагарцсан байсан болохоор тэгээд яваад өгсөн. 2025 оны 7 сар 9-ний өдөр зөрчлийн тухай хууль тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байгаа. Энэ дээр ямар зохицуулт орсон бэ гэхээр замтай өрийн осол гаргачаад та одоо ослын газрыг орхиод явсан тохиолдолд хүлээх хариуцлага маань нэмэгдсэн байгаа. Одоо ямар хариуцлага нэмэгдсэн бэ гэхээр таны жолоодох эрхийг хасж байгаа. Дээрээс нь 101-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгож байгаа шүү. Тийм учраас жолооч та бүхэн одоо ямар нэгэн байдлаар замтай өрийн ослог гаргаад тэр ослын газрыг орхиж явах тийм тохиолдолд хариуцлага өндөрсөн шүү гэдгийг жолооч нарт анхааруулъя.